1890 оны үед Англи даатар бороотой нэгэн шөнөөр гайхалтай дансаг шилтгэнд хамгийн өндөр боловсралтай эрдэмтэд болон нийлээд хөрөнгө чинээдээ роял хүмүүсийн уулзалт болж байлаа. Тэдний нэг Чарльз гэхээр араатай амьтдын төрөлхийн засан зохицох, амьд үлдэхийн тулд үгүй хийх чадвар, зүүн совин нь тэдний хөгжлийн үеүүдэд орхигдолгүй хадгалагцаар аминд тулсан хэрэгцээтэй үед гарч ирдэг гэх Primal онлыг бусдад танилцуулна. Дээд зэргийн соёлтой амьдралаар бүх насаараа амьдэрсэн нэлт байх чинээлэг хүмүүст Чарльзын үг дургууг нь хүргэж хэрвээ чинийхэр бол одоо ч бидний дотор Primal зүүн совин байгаа гэсэн үгүйгээд түүнийг ожлож өөрсдийн тансаг амьдралаа хундаг вискигээр амталж үнэхээр соёлт хүн гэдгээ мэдэрнэ. Энэ үед тэдний тухайг алдагдуулан гаднаас цагдаагийн ахмад гинэгтгэн ороод ирэв. Тэрээр таны энэ орчимд хүний амь хүнөөс нь зэрлэг хүн алдагдсан тул гадагшаа гарахгүй байхыг захихад тэд Чарльзаар дайж гинэж энд байна шүү дээ тэр зэрлэг хүн чинь гэхэд офицер боловсралтай хүмүүс ийм зүйл ойлгохгүй л дээ гэд тэднийг орхино. За тэгвэл бүгдээрээ энд байгаа энэ үглээ хөвшин ирийг хэлэхэд амраар нь Даш гэж нэрлэе. Даш маань Чарльзд хандан бид чи эрдэмтэд шүү дээ ийм зүйл яриад байж болохгүй гэд хэлж дуусаагүй байтал дээд давхарт ямар нэгэн зүйл хагарах чимээ гарна. Английн баячуудыг харуулах кино бүрт байдаг гэрийн төгс үйлчлэгч нь чимээ гарсан зүгт шалгахаар явна. Стивенсийг дээш гараад төд удалгүй дахин ямар нэг зүйл унах чимээ сонсогдож буурал сахалтай эрийн хундганд цус тусхан тэр. Ямар нэгэн зүйл үнэхээр буруугаар иргэснийг бүгд ойлгож шалгахаар тансаг шилтгэн ууд гарахад өрөөний хаалгаар битүү цус урсаж аимшигтэй дүр зураг тэднийг өгтдөг. Хүн хүнээ идэж байгааг нүдэрээ харсан хүмүүс ухаанаа алдах шахан айн зүгтсаар доош буухад Дашиг зэрлэг хүн бараг л идэх гэхэд Чарльз түүнийг авардаг. Дугуй сахалтай эрийг нэг цохилтойроо бараг л алж хөгшөө үгний хүзүг тасаазж тэднийг бүгдийг нь үгүй хийхээр зэрлэг хүн дайран гар хаалгыг битүүлж орхино. Нөхцөл байдал байж болох хамгийн мууруу шилжинэ. Нэг өөрөө олж ороод хаалгыг нь аль чадхаараа бэхлэхэд шилтгэний тогоо чимэгтэй аимшигтайгаар орилон амиа алдхан сонсогдно. Гэтэл өрөөний цонхоор зэрлэг хүн ороод ирсэн тул саяын битүүлсэн хаалгаа задлан зугтсаар дахин өөр рүү орох хэдий ч хаалгаа хаад чаддаггүй. Чарльзыг юу юугүй боож алах гэхэд Даш азар бүгд сумаар зэнгэлж буудах хэдий ч үл онно. Буун дунаар зэрлэг хүн алга болоход тэд өөрсдийгөө аль чадгаараа зэвсэглэнэ. Тус бүр 3 буу агсан эрс зэрлэг хүнийг хайж шатны дэрэгдээс түүнийг олоод бүгд буудах хэдий ч огтхон жон чадахгүй байсаар шилтээ эрийг барьж мөргөн ухаан алдуулаад буунаас хамгаалах бамбай болгон зугтдаг. Чарльз шилтээ эрийг зүгээр байгаа эсхийг шалгахад Даш түүнийг орхи бид араатныг зүгтаалгах нь гэд тэд цаашаа үргэлжлүүлэн түүнийг хайна. Араат нь зочны өрөөний дээврээс гинэт бууж ирэн манай хоёрыг цохин унахад гарт байсан зэвсгээ алдаж орхино. Энэ үед Даш хүрмээ тайлан түүнтэй нудраг зөрүүлэхээр болно. Учир нь тэрээр залуудаа Оксфордын боксын аврах байсан байдаг. Техникийн хувьд 50 илүү байвч хангалттай хүчтэй биш болохоор түүнийг шууд ингээд цогцоход чадахгүй шүү дээ. Дашийг боон унгаж Чарльзыг нэлээд хүчтэй цохин ухаан алдахад нь CJ-сийнх нь биенээс тастай идэж эхэлдэг. Амьдаараа идүүлэх түүний дуу Дашийг сэрээж Чарльзыг аварч зэрлэг хүнийг зогсоож чадах цор ганц хүл дээрээ байгаа хүн нь Даш болж таарна. Гэрийнхээ эртний олдууруудын нэг болох жадыг барьж түүн рүү яг л доржин айдлаар орилон соёлт хүн гэдэг ойлголттой үгүй болгоно. Сая дурдсанчлан дорж үргэлж хүчээр дутуу хэдий ч жадаа ашиглан дайснаа үгүй хийдгийн айдлаар түүнийг сүлбэж эхэлнэ. Зэрлэг эр Дашийг цохих хэдий ч тэрээр үүнийг нь үл ажран яг л ан руугаа дайрах анчин мэд болсон байдаг. Туранхай хөгшин эрийн хаанаас ийм их хүч гарсныг Чарльз бүхэл Даш жүүрөө гайхна. Энэ бол мэдээж түүний амьд үлдэхийн төлөөх Primal зүүн совин шүү дээ. За ингээд та бүхэн Primal зурлалын 2 дугаар үйлрлийн нэгэн сонирхолтой ангийг recap байдлаар хүлээн авч үзлээ. Мөн үүнээс ч илүү сонирхолтой аимшигтай ангиуд хэд байдгийг зурлалыг бүтнээр нь үзэн хүмүүс мэдчих байгаах. Үүгээр энэхүү видео маань дуусж байна. Видео маань таалагдсан бол суугт маань subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн видеогоор уулзцгаая.